За эрүүл амьдрах цааны нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрч байна. За бид нэвтрүүлгийнхаа өмнөх хэсэгт уламжлалтын эмчээс ер нь хаврын улирал одоо дархлаанд хэрхэн яаж нөлөөлдөг вэ гэдэг талаар яриулсан. За ялангуяа энэ хаврын улирал бол хуурайшилтын эд оргил үе гэж явдаг. Тэгэхээр энэ үед одоо иргэд маань одоо яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг дээр манай Завхар төмөр компани эмч халиу маань ярих болно. Орой мэдрэг эмч. Орой мэдрэг. За өмнөх хэсэгт уламжлалтын эмч ярьсан байгаа шүү дээ тий. Тэгэхээр та яг араас нь бас одоо нөгөө яаж урьдчилан сэргийлэх вэ тий. Бид нэр тэгээ гол нь тохирох одоо ямар нөгөө аюурын амгаах ухааны боломжтой юм байна. Тэрийг тэ бас танилцуулахгүй юу? Ааха. За түрүүн эмчээ маань ярьсанчлаа яг нөгөө нэг хаврын улиралд бол энэ яг дагтаршсан байгаа юм цаасан дээр байгаа бактери, янз зэрэг вирус зэргүүд нь болохоор анхаарт илүү тэгддэгтэй холбоотойгоор амьсгалын замын өвчлөл нэмэгддэг. За тэгэхээр яг энэ үед бол бид нар сэргийлж болох хамгийн хувь хүний зүгээс сэргийлж болох хамгийн амархан арга бол амны хаалт зүүх байгаа. Мэдээж нөгөө маск зүүснээрээ бид нар тухайн вирус янз зэргийг өөртөө оруулахгүй гэж үзэж байна тийм. За амьсгалаар дамжаад тийм амьсгалын замаараа оруулахгүй гэж үзэж байна. За өмнөөсөө гадна бол яг бидний хувьд л нөгөө гараа угаах болон яг гадуур хувцсыг гэрт орж ирэнгүүтээ солих зэрэгээр энгийн аргуудыг бол маш энгийн мөртлөө хүмүүс нөгөө байнга хэрэгжүүлдэггүй юм аргуудыг бол маш ихээр бидний хувьд бол урьдчилан сэргийлтийн хувьд маш гүн үүрэг гүйцэтгэж байдаг байна. За тэгэх юм бол өөр бас яг хувь хүний зүгээс хийж болох зүйл юу вэ гэх юм бол гэртээ агаар зөвшөөрлөгч хэрэглэснээр яг нөгөө одоо яг бидний амьсгалж байгаа агаарт байгаа нэг вирус зэргүүдийг илүү устгах боломжтой болж байгаа. За мөн яг хувь хүний зүгээс бид нар нойрыг бол маш сайн нойр авах хэрэгтэй байдаг. Нөгөө чанартай нойр гэж яриад байдаг 8 цагийн нойрыг өдөр тутам авснараа энэ яг улирал солигдож байгаа үеийн дархлааны өөрчлөлтийн үед өөрийн дархлааг дэмжих илүү сайн нөгөө бусад халдвараас сэргийлэх мөн ядаргаанаас сэргийлэх зэрэг гүн үүрэгтэй болж байгаа. За хооллолтын хувьд бол мэдээж нөгөө шимдэжэлтэй хоол гэдэг бол хүн болгон мэдж байгаа сонссон зүйлүүд байдаг ч гэсэндээ яг өдөр тутамдаа заримдаа хэрэгжүүлж чадахгүй байдаг тийм. Тэгэхээр бол шимдэжэл сайтай буюу одоо яг хоолн дээр бол маш энгийн дэглэн буюу 5 төрлийн хүнсийг хэрэглэе гэж үздэг. За тэр нь юу вэ гэхээр 5 төрлийн хүнс гэхээр одоо 5 өөр төрлийн хүнсийг хэрэглэснээрээ бид нар өдөрт авах хэрэгтэй шим төвжээлээ бүрэн авчиж байна гэж үзэж байгаа. Одоо жишээлх юм бол хүнсний ногоо, мах гэдэг дээрээ ногоо нөрөө 2-оос 3 төрлийн мах болон нүүрс ус зэргээр 5 төрлийн хүнс хэрэглэснээрээ бид нар яг өдөр тутамдаа авах хэрэгтэй шим төвжээлээ хоолноос авч чадна. За хүмүүсийн хувьд бол маш их асуудаг зүйл бол нэмэлтээр юу хэрэглэх вэ? Яаж бид нар дархлаа дэмжих вэ? Сэргийлэх вэ гэж асуудаг. За тэрэн дээр бол яг аюурведын ангаах ухаанд бол сэвтлийн имийг зөвлөдөг. За нөгөө мэдж байгаачлан яг аюурведын ангаах ухаан бол ойролцоогоор нэг 5000 гаруй жилийн түүхтэй энэ хугацаанд бол яг юм эмч домч нарын эрдэм мэдлэгээр ингээд суурлаад эрүүл мэндэд бол хамгийн чухал зүйл нь урьдчилан сэргийлэх гэдэг зүйл дээр орж байгаа. За тэгэхээр энэ яг урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал нь өөрөө урамлыг хэрэглэх юм гэж явж байгаа. Тэгэхээр Хималай эмийн үйлдвэр бол яг тухайн эмнүүдийн, ургамлуудын яг өөрийн өх болсон эмчилгээний зүйлүүдийг нийлүүлээд гаргаж авч байгаа эмийн бүтээгдэхүүн маань бол сэвтлийн байгаа. За сэвтлийн хувьд болохоор яг ийм дархлааг дэмжих үйлдэлтэй байдаг. Дархлаа дэмжинэ гэхээр яана гэсэн үг вэ гэхээр яг ийм илүү ядарч суйлсан, унтаа байгаа дархлаа юм илүү амарч байгаа үед илүү идэвхжүүлж өгч байдаг. За тэгээ мөн яг дархлаа зөвшөөрөх гэж нэг үйлдэл байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр ингээд хүн ойр ойрхон ханаад хүрэхээр ингээд юм болгоноос харшлах гал, ханиалах гал, зовирлох гал гэдэг энэ үед болохоор дархлааг зөвшөөрөх буюу тайвшруулж өгдөг үүрэгтэй байгаа. Тэгэхээр яг ингээд бид нар бол ханаад томоогоос сэргийлэх зорилгоор ханадны үе, халдварын үеүүдэд бол яг эмчилгээг илүү сайжруулах, хурдан идэх зорилгоор мөн яг юм дахилтын үеуд буюу нэг тусгаараа ойр ойрхон тухайн халдвараар өвчлөгөөд идэх тийм. Тэр үед бол дахилтаас сэргийлэх зорилгоор мөн уух боломжтой байж байгаа юм байгаа. Сэвтлийн эм дээр хийсэн нэг судалгаа хийж байдаг. Сэвтлийн эмийг ялангуяа нөгөө бага насны хүүхдүүд ч айгүй амархан ойр ойрхон өвдөх гэдэг. Тэгэхээр яг сэвтлийн эмийн хувьд болохоор нөгөө ойр ойрхон халдвараар өвчлөдөг 30 хүүхдэд хийж уулгасан судалгаа хийж байдаг. 30 хүүхдэд уулгасан судалгаа байдаг. Тухайн хүүхдүүд маань болохоор сэвтлийн эмийг хэрэглэхээс өмнө нэг 6 сарын хугацаанд дунджаар 7 удаа ч юм уу тийм. Зарим саруудад 1 удаа, зарим саруудад 2 удаа ч юм ингээд амьсгалын замын халдвараар өвчлөжсэн хүүхдүүд байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүдэд болохоор 3 сарын хугацаанд өдөр тутам яг өөрийнх нь насанд нь тааруулаад сэвтлийн эмийг уулгаж байсан. За энэ хүүхдүүд маань болохоор 1-ээс 10 насны 30 хүүхэд байсан байгаа. За ингэж судалгаа хийгээд 3 сарын дараа ажиглахад болохоор тухайн хүүхдүүдийн 80% нь буюу 24 хүүхэдт нь амьсгалын замын халдварын шинж тэмдэг илрээг байгаа. За тэгээ ингээд 3 сар уулгасныхаа дараагаар дахиад 3 сарын хугацаанд ажиглахад болохоор тухайн 24 хүүхдүүд буюу курс эмчилгээ явуулсны дараагаар дахин халдварын шинж тэмдэг илрээг
зөвлөгөө байж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол ийм сэвтлийн эмийг уулгасан хүүхдүүдийн ойр ойрхон халдвараа өвдөж байгаа хүмүүсийг 80% нь ингэж дахилтад халдвар илэрхээс сэргийлж өгчөөс ийм үйлдэлтэй байгаа. Маш өндөр үр дүнтэй гэж харж болохоор энэ. За тэгвэл энэ өндөр үр дүнтэй байгаагийн гол шалтгаан нь бас яг нөгөө сэвтлийн эмэнд юу орсон учраас тий найрлаганд нь юу байгаа учраас ийм одоо өндөр үр дүн харуулдаг байгаа юм бэ? Сэвтлийн эм яг үндсэн найрлаганд нь болохоор Google матны давиргаа гэж байдаг. Google матны давиргаа нь өөрөө яг дархлааны эдэсэд нөлөөлдөг буюу нөгөө дархлааны цусны цагаан яс гэж ярьдаг тийм. Тэр хэсэд илүү сайн нөлөөснөр эд өгчүүлж өгч байдаг тийм үүрэгтэй байгаа. Тэгэхээр яг Google матны давиргаа бол өөр юм дархлааны хувьд бол нэлээд сайн үйлдэлийг үзүүлдэг, дэмжиж өгдөг тийм чухал үүрэгтэй. Сэвтлийн хүүхдүүдэд бас зөвлөдөг шүү дээ. Голчлон хүүхдүүд дээр ярьж байна. Ер нь одоо ингээд урьдчилан сэргийлэх байдлаар хэдийр хугацаанд те яаж явах ёстой бэ гэдэг зөвлөгөөг өсөхгүй юу? Сэвтлийн эмийг болохоор яг давуу тал нь нерауид ч хэрэглэж болдог. Тэгэхээр яг нерауиас ахуулаад нэг юм тал цааны халбаг буюу 2.5 мл-ээр өдөрт 3 удаа, 2-3 удаа ууж болдог. За тэгээ арай жоохон том нэг настай хүүхдүүдэд болоо 5 мл-ээр буюу нэг цааны албаар өдөрт 2-3 удаа уулгаа авчиж болно. Илүү жоохон том нөгөө 3-аас дээш насны хүүхдүүдэд бол нэг цааны албаараа адилхан уулгаж болно. Мөн нэмээд шахам хэлбэрээр одоо нөгөө хүүхдүүд маань илүү сайн залгигдаг болсон байгаа тий. Тэр үедэд бол нэг шахамлаар өдөрт 3 удаа ч юм уу уулгаж хойлоо болно. Харин илүү нөгөө нэг жоохон том болсон байгаа 12-оос дээш насны хүүхдүүдэд бол хойлоо нэгээс 2 цааны албаар өдөрт 3-аас 4 удаа уулгадаг. Эсвэл шахамлаар 2 шахамлаар өдөрт 3-аас 4 удаа уулгаж байгаа. Тэр нь яагаад ингэж 1-ээс 2 гэж би илүү яриад байна вэ гэхээр яг эд өвдсөн байгаа үед бол илүү жоохон өндөр тунгаар байдаг. Нөгөө эдгэрэлтэй хойлоо түргэсгэж маар байгаа үед зорилгоор харин илүү нөгөө нэг баг тунгаар бол урьдчилсан сэргийлье. Би ингээ яг одоо өвдөгөө байгаа ч гэсэндээ тийм илүү ингээ сэргийлмээр байна гэж байгаа үед илүү баг тунгаар өдөрт 2-аас 3 удаа уух боломжтой байгаа. За сэвтлийн ч өөрөө нэг юм шин чанарын хувьд юм шахмал сироп гэж хоёр юм заадаг шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын нөгөө үйлчлэл нь бас яаж өөр байдаг бол өөр байх уу эсвэл яг адилхан үйлчлэлтэй байх уу те хэдийн хугацаанд яг хэдийн хугацаанд ухаад өөр үзүүлэх үү яг тогтмол курс амжилтгаа бол 3 сар гэдэг. Харин эдгэрэлтийн хувьд бол бид нар шинж тэмдгийг илүү ажиглаж болох хугацаанд ер нь 7 хоног уухад бол шинж тэмдгүүд нь хоёлаа ханиад томооны зөвөрүүд бол илүү хурдан намдагдаад хамаагүй шинж тэмдгүүд багасаад ирдэг. Яг хуу найрлагын хувьд бол хоёлаа яг адилхан. Тийм. Нөгөөдг нь нөгөө сироп хэлбэр нь бол хүүхдүүд бага насны хүүхдүүдэд зориулсан уугад амар зорилготой байж байгаа. Шахамл нь бол илүү нөгөө нэг насанд хүрсэн хүмүүст зориулсан хэлбэртэйгээр байж байгаа. За энэ эмийг одоо мэдээж хаанаас авах боломжтой юм бэ? Аль эмийн сангаас ургамал учраас нөгөө эмчийн бичиг шаардлагагүй гэж бас ярьдаг шүү дээ. Тийм, аюуруудын эмүүдийн онцлог нь бол яг энэ химлай эмийн үйлдвэрийн аюуруудын эмийн онцлог нь бол дандаа юм жургуу олоо иддэг байгаа. Яг манайх бол агар фармын бүх салбараас авах боломжтой байж байгаа сэвтлийн эмийг. Баярлалаа юм чи. Би нэмэлт дээр нэг юм асууч. Одоо ингээд нөгөө ханаа томооны үедтэй ингээд дархлаа унсан үед ч гэдэг юм өөр бусад эмчилгээнүүдийг бас иргэд маань хийлэгдэг. Ялангуяа одоо хаврын улирал эхлэнгүүтэл манайхан ч тусал хийлгэх аюул дуртай байдаг тийм. Ер нь ингээд дархлаагаа ер нь дэмжичээ да гэсэн эмчилгээ хийлэгдэг. Энэ дээрээ бас хавсраад хэрэглэх боломжтой юм. Тийм хавсраад хэрэглэх боломжтой. Ерөнхийдөө нөгөө өөр бусад эмтэй юм гаж нөлөө буюу илэрдэггүй. Өөр бусад эмтэй хавсарч хэрэглэхэд бол тухайн эмийн үйлчлүүдийг ч гэсэн дэмжиж явж байдаг үйлдэлтэй учраас хамт нөгөө заримдаа хүмүүс ч антибиотик ууж байгаа үедээ хэрэглэж болох уу? Эсвэл вирусын эсрэг юм ууж ивэл хэрэглэж болох уу гэж асуудаг тийм. Тэгэх юм бол антибиотик ууж байгаа үед бол антибиотикийн үйлдэлийг илүү түргэсгэж өгдөг үүрэгтэй байгаа. Тэгэхээр хамт хавсраад хэрэглэвэл бүр илүү хурдан идэгнэ л гэсэн үг байгаа. Баярлалаа юм чи. Баярлалаа. За, эрүүл амьдрал цахилгаан нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэн хаврын улирал ер нь дархлаа системд хэрхэн яаж нөлөөлдөг юм бэ? Дээрэс нь энэ хаврын улиралд хичнээн төрлийн ямар одоо үүсгэгчээр үндэслэн ийм өвчин одоо энэ агаарт дэгдэж байдаг юм бэ? Орчинд ингэж байж байдаг юм бэ гэдгийг одоо энэ удаагийнхаа дугаарт багтаахыг зорилоо. Тэгээ энэ удаагийн дугаарт маань Захиур төмөр компани эмч халиу маань урагдаж бас бидэнд бас урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээллүүд өглөө. Халиу эмчтэй баярлалаа. Баярлалаа. За үргэлжлүүлээд үзэгч та бүхэн эрүүл амьдрал цахилгаан нэвтрүүлгийн зөвлөгөө болон хүлээн авч үзээрэй. За зөвлөгөө болгонгоос та бүхэн одоо ямар амин дэм илүү одоо ач холбогдол өгдгийн хэдийн хугацаагаар уух ёстой байдгийн амин дэмүүд ер нь хүний биед хэрхэн яаж нөлөөлдөг вэ гэдэг зөвлөгөө мэдээллийг авах боломжтой.